Сайн байцгаана уу? Та бүхэнд орой мэндийг хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нар зориулсан мэргэжил арга зүйн цовруус сургалт 3-ын өнөөдөр 30 дахь сэдвийг боловсрол сурлалын ухааны магистр Лхагцэцэг багш маань орно. За Лхагцэцэг багш 1964 онд төрсөн. За тэгээ 1980-аас 84 онд багшийн сургууль 84-өөс 88 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш 2007 онд боловсрол сурлалын ухааны магистрийн зэрэг хамгаалсан. За 1988-аас 2000 онд Дундгай аймгийн дунд сургуульд монгол хэлний багш, 2000-аас 2008 онд Friends Монгол хэл соёлын сургуульд монгол хэлний багш, 2008-аас 2022 онд нийслэлийн 55 дугаар сургуульд монгол хэлний багш, за 2022 оноос Friends сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байна. За ажиллах хугацаанд хүүхд багчуудад их хэдэ заах талаар илтгэл тавих, гарын авлага гаргах, багш нар сургалт явуулах, ТV цахим хичээл зааж байснаас гадна монгол хэл сурч байгаа гадаадын иргэдэд зориулсан монгол хэлний дасгалтай монгол ардын үлгэр, монгол хэлний салаа утгатай үгийн хэрэглээ гэсэн ийм номуудыг зохиосон. За тэгээ би энэ номынх нь зургуудыг нь групптэй оруулчихсан учраас зарим мэдэхгүй багш нар маань байвал группээс хараарай. Ихэнх багш нарын маань бас чухал гарын авлага болсон ийм номын зохиогч багш маань байна. За багш хичээлээ эхлүүлээрэй. Сайн байцгаана уу? Та бүгд өнөөдрийн эндийг хэмжилье. За өнөөдөр миний эхний сэдэв бол сурвалжлагчийн үгийн санг баяжуулах гэсэн сэдвээр өөрийнхөө одоо санал бодлоо та бүгдтэй хуваалцахаар бэлдээд байна. За энэ сэдвийн хүрээнд өнөөдрийн хичээлийн юу бол энэ чи тааш өгөхөө бичв. Зүгээр ижих шиг өсчдөг. Тааш өгөхгүй хаяач юу? Багш та нөгөө доод талын суман дээрээ дарж гинөө. Тий. Ягаад юу ширээ зогсоож байгаа та ахиа ширлээд үзэх юм уу? Нөгөө эсэг гэсэн товчон дээрээ дараад үзтээ багшаа. Эсэ. Нөгөө нэг юу табын дээд талын долгионтой зураасын дээд талд нь эсэг гэж товчоолж товчлуур байна. Тэрэн дээрээ дардаа та багшаа. Тэгээд дараагийнхаа хуудасаа сонгоод томруулаа явбал явах бах. Ч зүгээр ижсэн чи. Юунд дарагдчихва. За та тэгээ үзээрэй. Болж гэнэ үү? Болох юм. Шэр дээр дарж гарах юм. Одоо болцсон байна гшаа. За. За эхний нэг бодсон. Өнөөдрийн хичээлийн төлөвлөлтийг бол хичээлийг төлөвлөж өдөртөө явуулахад анхаарах зүйл өдөр тутмын хичээл буюу одоо хичээлийн явцад үгийн сангийг хэрхэн баяжуулах тухай тодорхой зорилгот хичээлээр үгийн санг баяжуулах тухай гэсэн ийм 3 төлөвлөлтөөр ерөөд нь ярих гэж төлөвлөлөө. За тэгээд эхний хангалттай хичээл яаж төлөвлөж явуулахад анхаарах зүйлсээс одоо гол хэрэгцээтэй юм болоо гэдгийг санал болгож байна. За энд нэгдүгээрт нь болохоор зэрэг суралцагч хэр удаан суралцсан байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр дөнгөж эхэлж байгаа юм уу? Эсвэл одоо дунд шатных юм уу? Агсан шатных юм уу гэдгээс шалтгаалаад үгийн баялаг одоо нэмэгдүүлэх нь бол энийг анхаарах маш чухал асуудал юм гэж бодлоо. За дараа нь суралцагчийнхаа онцлогийг бол харгалзах маш чухал байдаг. Тухайн суралцагчийн хүйс, нас, мэргэжил, сонирхол, өөрийнх нь одоо ажил амьдралынх нь ачаалал зэргийг харгалзах зүйтэй байдаг баха. За мөн суралцагчийн монгол хэлний одоо сурах хүслийг нь харгалзах чухал байдаг. За зарим хүмүүс бол зүгээр нэг ойр зургийн ярианы хүрээнд одоо сурахыг хүсэж байхад зарим нь бол бүр одоо гүнзгэрүүлээ хүмүүсийн дунд орж ярих эсвэл бүр тодорхой нэг салбараар нь судлах зорилготой байдаг. Энэ хүслийн эрмэлзлийг нь харах бас их чухал байдаг. За мөн одоо тухайн цаг үеийн байдал өвмц ялгааг тухайн үедээ харгалзах зүйлээ одоо жишээлбэл улс том хөлсний баяр болгож
болгож байна гэж одоо энэ тухайн мэдээллийг тийм ээ тухайн цаг үед нь тохируулаад өгөх жишээтэй. За мөн үгийн цаг баяжуулахдаа яаж өгөх юм, ямар арга замаар хэрхэн яаж өгөх вэ гэдгээ сонгож бодож төлөвлөсөн байх хэвээр тухайн суралцагчдаас шалтгаалаад. Шинээр өгөх үгийнхаа хэмжээг ямар байх юм бэ? Тухайн хичээл дээр энэ хүнээс шалтгаалав. За 2 үг гэх юм уу, эсвэл 5 үг гэх юм уу гэдэг хэмжээгээ тодорхойлох ёстой. За мөн өгч байгаа шинэ үгийг хэдэн өдөр эсвэл 7 хоногт юм уу, сардаа юм уу эзэмшүүлэх. 90 хугацаанд эзэмших гэсэн хугацаагаа бас тодорхойлох ёстой. За өгч байгаа үгнээс тухайн сэдв дотор нэлээд хэдэн шинэ үг байвал алийг орхих юм, алийг сонгох юм. За гэдгээ сонгоод за орхисон үгээ яах юм, дараагийн шатанд нь үзэх юм уу? Яах юм? Тэрийгээ бас тодорхой болгох ёстой байд. За иймэрхүү зүйлийг бол бас анхаарал зүйтэй юм болов уу гэж саналаа. За дараа нь өдөр тутмын ер нь бол үгийн санг баяжуулахдаа өдөр тутмын явцад буюу зорилгот хичээлийн гэсэн юм 2 чиглэлээр баяжуулалтыг хийдэг байх гэж үзээд за тэгээ өдөр тутмын хичээлд яаж үгийн санг баяжуулах вэ гэдэг дээр ярилццгаая. Ер нь бол монгол хэлний үгийн санг одоо ойролцоогоор давхарцсан тоогоор одоо бүх нөгөө хэлцүү оролцуулаад давхарцсан тоогоор бол 7 сая гаруй үгтэй гэж үздэг тухай би бас сонсч ийсэн. Захимаар юм судалгаа явуулсан гэж уншиж ийсэн юм байна. Ер нь яа цэвэрлэгэн монгол хэлний тайлбар толиул 30,000 гаруй үгтэй байдаг. За тэгээд ер нь аливаа хэлийг сурах явцад бол эхлээд тухайн хэлнийхээ уугуул үг дээр хамгийн их хийгддэг шүү дээ ер нь тийм ээ. Үгийн сангийн баяжуулах зорилт нь хичээл бүр дээр тавигддаг бөгөөд зайлшгүй хичээл бүр дээр шинэ үг заадаггүй, сургадаггүй хичээл гэж юусоо байдаггүй тийм ээ. Одоо ер нь бол тийм ээ. Жишээлбэл одоо нэг хилцүү үсгэд ихээс өгүүлбэр сонгож аваад тэгээд тэр авч ажиллах зайлшгүй шинэ үгээ тайлбарлах тийм ээ. Шаардлага бол гардаг шүү дээ. Харин тэр үг хичээл дээр одоо олон үг авах юм уу, цөөн үг байх юм уу гэдгийг тухайн хичээлийнхаа зорилтоос хамаарна тийм ээ. За дараа нь ер нь өдөр тутмын хичээл дээр болохоор хилцүү үзэх явцад шинэ үг за тэгээд өгүүлбэр бичил их төр зайлшгүй шинэ үг гарч ирдэг. Энэ бол үгийн сангийн баяжилт явагдаж байна. За хичээл дээр аливаа их зураг одоо зураг нь бол одоо тодорхой нэг зураг байж болно. Эсвэл одоо дэлгэрэнгүй үйл явдалтай зураг байж болно. За дэлгэцийн бүтээл аман зохиолыг ингээ ашиглаж ярих явцад шинэ үг мөн гарч ирж ашиглагддаг тийм ээ. За энэ бол бас үгийн сангийн баяжилт хийгдэжээ. За зохион байгуулалтаа ямар нэг арга хэмжээ цагаансар юм уу, наадам юм уу, одоо нэг тэмдэглэлт өдрүүдийн батад тэрнтэй одоо бид нар ер нь өмнө нь ч юм уу тэр тэмдэглэлт өдөртэй холбоотой үгсийг сэдв авч ярилцаад тэнд холбоотой хэрэгэлдэг тодорхой үгнүүдийг мэдчих хэрэгтэй байдаг тийм ээ. За тэрнээс гадна тухайн орны одоо түүх соёлтой холбоотойгоор үзэх ямар нэг аялалд явхад шинэ үг бас хэрэгтэй. Зайлшгүй тэрэнд одоо холбоотой шинэ үгийг ингэж хэрэгжилж байдаг байх нэ. Тэгэхээр зэрэг өдөр тутмын хичээл дээр бол байнга бидний шинэ үг бол гарч ирж ингэж үгийн сангийн баяжил хийж идэг. Тэр нь бол их байна уу бага байна уу гэдгийг тухайн хичээлийнхаа зорилтоос хамаардаг байна гэх. За тухайлбал нэг сэдвийн хүрээнд одоо авч үзэх юм бол за хүүхдч байсан ялгаагүй анхан сурагч байсан ялгаагүй одоо нэг сэдвийн хүрээнд авч үзвэл за энэ юу юм бэ тийм ээ мөг. За эсвэл онцгоор хүүхдээс одоо тэр үгийг асууж болно шүү дээ тийм ээ. За одоо эрхийн чиний бийтэй тогоон чиний малгайтай энэ юу вэ гэдээ ансаа ялангуяа хүүхдтэр болж ихтэйхэн сонирхолтой гэж бодоол юу гэдэг вэ тоогоо шиг тийм том юм болов тийм хэлбэртэй юм болов бодох байдлаар юм эсвэл зургийг хараад нь юу вэ гээ гараад ирж байна тийм ээ. За тэгээд мөөгийг юунд хэрэглэдэг одоо хилцүү үзээ явж эхэлж штэ хилцүү үзээ оюутнуудад бол одоо өх оршихын тий хаалгал үзээ хилцүү үзэж за мөөгийг юунд хэрэглэдэг юм бэ оршихын тий юунд гэсэн асуулт гараад мөөг бол хүнсэнд хэрэглэдэг ургамал байх нэ. За тэгвэл хөг хаана ургадгийг өх оршихын тий хаалгалын асуулт гарч ирж байна тийм ээ.
За хүүхдүүд янз бүрээр хариулна шүү дээ хүмүүс. Хөдөө ургадаг, хээр ургадаг, ойд ургадаг, таалд ургадаг, ууланд ургадаг гэдэг юм уу тий. За ингээд урагшийн ялгал дээр нөгөө сэдвээ ингээ анхан шатанд шүү дээ тийм ээ. За тэгээд мөг яаж ургадгийг мэдэх хүн байна уу? Гэрийн бөөрч ингээд дугуйлж ургадаг ч гэдэг юм уу тийм ээ. Янз янзаар ингээд хариулна тийм. За тэн дээрээ нөгөө тий дугуйлж ургадаг тэр чинь болдог мөөгөн хүрээ гэдэг юм аа. Ингээ шинэ үг гарч ирж байна тийм ээ. За тэгээд мөөгөн дуртай юу? Дуртай. Дуртай дургу гэдэг үг яах вэ? Өмнө дандаа өгшгийн тий ялгал авдаг. Тийм ээ. За тэгээд цааш нь анхан шатанд ингэж яваад. За мөөгний талаар өшөө ихийг ингээ мэдээд сураарай. Гэх жишээд. За тэгвэл цааш нь дунд шатанд яах вэ? За мөг хаана ургадъя? Ямар орчинд ургадъя? Тийм ээ нөгөө өмнө үтсэн юм эргүүлээд ярьж гин зарим нь санаагүй мартсан байв сэргийн ууланд ургадаг, таалд ургадаг, ойд ургадаг. Зарим нь бүр уурхайд ургадаг гэж оюутнууд надад хариулж гисэн. Би бүр гайхчихлээсэн. Тийм байд юм байна. За мөөгний төрлүүдийг нэрлэе. Төрлүүд нь юмны төрөлцүүл гэдэг үг орж ирж байна тийм ээ. За тэгээ бидний эддэг хүнсний мөөгнөөс гадна нөгөө чаг мөөг гэдэг чинь мөөгний нэг төрөл байт юм байна. За нэг модон дээр ургасан тэр төрлийг туруу мөг гэдэг юм байна гэдэг юм. Янз бүрийн тийм төрлүүд гарч ирэх нь шүү дээ. Тэднэрүүдийн нэрлэл мөг ямар ач тустай, юунд ач тустай юм. Нөгөө хөшөөнд ялгал дээр хөшөө дэлгэрүүлээ. За таримл мөг, зэрлэг мөг хоёр ямар ялгаатай юм те. За тэгээд мөөгтэй хоол иддэг уу танаа? Иддэг. Хэдэн удаа идтий мөөгтэй? За мөөг ямар амин дэм эцэс бодис агуулдгийн гэдэг юм уу тий. За хортой мөг хорвоо мөг хоёрыг яаж танд юм бэ? Гэх зэрэгээр тийм ээ. За энийг бол цааш нөгөө юун дээр зурган дээр бас тайлбарлаад хүүхдүүдээс асууж болно шүү дээ тийм ээ. Эсвэл одоо хэл суралцагчаасаа бид нар бас асуудаг. Зурган дээр илүү ойлгомжтой. За хортой мөг ямар байдгийг хүнсний мөгнөөс ямар ялгаатай яаж таних юм гих зэрэгээр. За тэгвэл цааш нь агсны төвшөнд болохоор зэрэг бүр одоо мөөгний тухай улам нарийнс мөөгний талаар асуулт зохио. Тийм ээ. Одоо ер нь асуултанд хариулахаас илүү асуулт өөртөө асууна гэдэг бол хамгийн агсны төвшин нэлээд одоо нэлээд сайн сурсан үед өөртөө асуулт зохиож асууж болно. Ингээ асуухад бол оюутнууд бол янз бүрийн асуулт одоо бүр 19 удаа 19 төрлийн асуулт хүртэл ингээ гаргаж. За тэгээ бүр дэлгэрүүлээд одоо тэр бүр нарын асуултууд гаргаж асуу. Тэгээд мэдээлэл ав. Мөөгний талаар ер нь өөрийнхөө мэддэг юм яриараа ихэд бид нар маш өргөн агуулгатай бүр сэдвийн бүрийн бүр ингээд ярилцах жишээтэй. Ингээд нэг сэдвээр ингэж ярьж болно. За тэгээд дараа нь тэмдэглэлт өдрүүдийн тухай бас саяныхаа хэлбэрээр одоо ярьж болно. За одоо жишээлбэл наадам гэдэг сэдвээр ингээд яриад үгийн баяжуулна. За шинэ одоо оюутанд суралцагчтай бол за Монгол наадам, 93 наадам гэдгийг тайлбарлаад бүх барилдах, морь уралдах, ном сум харуулах. За тэрийн дунд түвшинд ороод ирэх юм бол бүр тодорхой. За морь уралдах гэхээр зэрэг морийг ямар насны морь уралддгийг тийм ээ. За ямар насны морь нь ямар зайд уралддаг. Тэднийх нь уралддаг за километр нь өөр тийм ээ байдаг. За тэр тухай ярилцж болно. За бүгдээр бол бас бүхийн одоо цол тийм ээ цолуудын тухай хэд давж ийж начин цолыг авт юм бэ? Зөвхөн цолыг хаана хизээ өгт юм бэ? Барилдаан болгон дээр өгд юм уу? Эсвэл одоо сумын наадам, аймгийн наадам дээр өгд юм уу? Өгдөг юм уу? Ямар байдгийг? Аймгийн наадам, сумын наадам дээр ямар цол өгдгийг? Улсын начин гэдэг чинь улсын наадамд өгдөг байх. Гэх зэрэгээр ингэ ялгаад. За тэгээд бүр агсын төвшин дээр болохоор зэрэг одоо морин дээр одоо насын мэдсэн насаар оролддог юм байна. За зайн өөр байдаг юм байна. Одоо морь бүр илүү сонирхоод байгаа хүн чинь нөгөө хурдан морины шинж ямар байдаг юм бэ гэдэг ингээд судлаа. За хамар нь ямар байдгийг гэдэг одоо хөлнгуй нь ямар байдгийг ингээд дэлгэрүүлээ. За бүгдээр болохоор одоо бүхийн одоо энэ зодог шуудгийг тайлбарлаж болно шүү дээ тийм ээ. За яагаад ингэрэн задгаа ямар гэдгийг одоо домгийн дээр ч өгч болно. Гэх зэрэгээр ингээд тухайн сэдвээр ингээд шинэ үгээр улам баяжуулаад ингээд шат шатандаа
ингээд нэг зургийг олон удаа ингээд дахин ашиглах байдлаа дахин хэрэглэж болох нэ гэдэг. За ярианы чадварыг хөгжүүлэх одоо энэ зураг ашиглах явцдаа бас Угийн баялагийг нэрмэгдүүлэх ажлыг бол манад нэлийн хийдэг. Энэ зурган ийм номнууд бол нэлийн их бүр тийм каталог болцсон байж байгаа. Одоо ингээ өнгө өнгөөрөө бол энэ дөрвөн өнгө тавьсан чинь энэ дөрвөн өөр давхарлаа тавьсан болохоор зэрэг ингээ зураг авсан чинь ингээ харсан түнэс ингээ энэ дөрвөн өөр үлгэр байгаа хгүй. Ингээ нэгийг аваад л одоо ингээ нээхэр зэрэг 3 4 үйл явдалтай ч юм уу 3 4 ийм цуврал зураг байдаг. За энэ цуврал зургаа ингээ ярих явц чи одоо яалтгүй биднэрт нөгөө санаагаа хийх тулгарна тийм ээ. За ямар үг байхын тэрэн дээр чинь одоо тэгээ шинэ үг гарч ирнэ шүү дээ. Тэгээ үг баяж хитгах нь шүү дээ. За эхний зурган дээр одоо нэр үгнүүд байж болно шүү дээ тийм ээ. Бөмбөг, муур, зараа одоо тэр шийд гэдэг үгнүүд байгаад ирж байна. За тэгвэл дараагийн зурган дээр нь болохоор зэрэг үйл үгнүүдээ харъя л та бүгдээрээ тэгэхээр зэрэг юу өшиглөх гэж бол. За хатгах, цоорох тийм ээ. Урагдах гэсэн үгнүүд гарч ирнэ. Гэх зэрэгээр ингээд ярианы хичээлийг хийх одоо зургаар ингэж баяжуулж хийх явцад хүртэл одоо бид нар шинэ үгээ гаргаж ирж хэрэглэх ийм ажлыг бас нэлээд их оюутнуудтай хийдгээ. За тэгээд энэ зураг ашиглах нэг ижил зургийг ингээ өөр төвшний суралцагчдад ингэж хэрэгжилж болдгийм байна тийм ээ аль ч төвшин. За ижил зурагт тавих асуулт нь түүний хариултууд нь тухайн төвшнийхээ оюутанд бол тохирсон байх ёстой. За төвшин бүрд ярилцж байгаа өгүүлбэрүүд бас ялгаатай тийм ээ. Дөнгөж эхэлж анхан шатны сурч байгаа хүмүүст бол холбоо үгээр юм тийм ээ. За үгээр зөвхөн үгээр биш холбоо үгээр энгийн өгүүлбэр байсан бод одоо дараа нь яг дараа дунд шатны энгийн нийлмэл өгүүлбэр. Тэгээд дараа нь тэгсэн тийм ээ. За тэгвэл агсан шатны оюутнуудад болохоор зэрэг өгсөрсөн нийлмэл өгүүлбэр нөгөө нөхцөлдүүлээ холбох нөхцөл ч юм уу тийм ээ. Тэр хэлбэрүүдээ ашиглаад ингээд өгүүлбэр зохиолгох ийм ажлуудыг хийж Угийн санг баяжуулах хийж явж байгаа. За өдөр тутамдаа бол бид нарт ингэж байнга Угийн сан баяжигддаг байна. За дараагийнх нь болохоор зэрэг Угийн санг баяжуулах зорилготой хичээл байна. За энд болохоор зэрэг Угийн санг баяжуулах зорилготой хичээлийг дундаас дээш түвшинд хүрсэн суралцагчдад явуулах нь илүү хэрэгцээ шаардлагат нь нийцж байдаг. За энэ дээр болохоор зэрэг шинэ ба хуучин ойролцоо ба эсрэг утгатай төрөл үг, ижил үг, харь үг, шийлц үг, салаа утгатай үг зэрэг заахад ашиглах материалууд бол зөндөө хангалттай байдаг. Тэр төрөл бүрийн гэдэг нь болохоор зэрэг ер нь суралцж байгаа хүмүүсийнхээ ажил мэргэжил, сонирхол, нас хүс, үндэс, гарвал зэрэгээс хамааран тэднээс бол сонгож авдаг. За тэрнээс гадна одоо нийтэд бүгдд нь одоо хэрэгтэй тийм ээ хэрэгцээтэй хамаарахгүй ерөнхийд нь хиндж хэрэгжилж болох ийм материал гарын авалгыг бол өргөн хэрэгэлдэг. За тухайлбал одоо бид нар ойролцоо одоо гэхээр зэрэг одоо ингэ бичсэн юм үгсийн сангийн ойролцоо үг гэдэг ингээ хатстаа ингээ тухтайтай бүгдээр ингээ эсрэг үг гэж байж байна. Ижил үг ч юм уу тийм ээ төрөл үг ингээ байждаг бүгдээр. За ингээд тэрийг хэрэглэхээс ингэж үгээ хэлэхээс гадна мөн өгүүлбэрээр нөгөө юугаа энэ үгсээ бас баяжуулж болох нэ. За ойролцоо үгэн дээр болохоор зэрэг одоо энэ дэр эрдэмтэй хүн даруй их мөрөнд дүлгөө гэсэн хоёр өгүүлбэр яаж хоорондоо ойролцоо утгатай. Тэ? Бороотой боловч болцоондоо, уртай боловч хугацаанд. Бороотой, уртай гэсэн ойролцоо утгатай байна тийм ээ. За хааны алба, халаатай, эзний алба, ээлжтэй ч гэдэг. За эсрэг утган дээр болохоор зэрэг нөгөө юу гэдэг штэ сайн явхад садан гол тийм ээ. Муу явхад садан ойр, муу явхад нөхөр хол гэдэг хол ойрч юм. Эсрэг утган дээр. Ингээ бүх юун дээр бол ийм жишээнүүдээ үгээр өгөхөөс гадна өгүүлбэрээр бас баяжуулж тийм ээ. Өгдгөө. За дараагаар нь бол нөгөө зорилготой хичээл дээр хэрэгэлдэг нэг бас юу нь бол энэ сураг бичиг гарын авалгууд өргөн хэрэгэлдэг. За энэ дээр бол
би энэ оюутнуудад зааж исэн одоо тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлаж хичээлээ явуулдаг байсан үлгэрүүд одоо тэдний хийж исэн хичээлээр хийж исэн яваараа ийм хоёр ном болгож гаргасан байдаг. За энэ хоёр номоо одоо яаж ашигладаг вэ гэхээр зэрэг за зорилготой хичээлийн хамгийн нэг чухал хэлбэр бол энэ бэлэн ном сур хүчийг гарын авлагыг бол ашигладаг. За зөвхөн энэ хоёр биш л дээ. Өөр олон номнууд байгаа. Зүгээр би энэ хоёр номыг яаж ашигладаг байгаа л товчхон саналаа хэлье гэж бодлоо. За монгол хэлний тасгалтаа Монгол ардын үлгэр гэдэг энэ ном монгол хэлний салаа утгатай үгийн хэрэглээ гэдэг 2007 онд гарсан сая 23 онд л дахин хэвлэгдсэн гарсан. Энэ хоёр ном оюутнууд маш их дуртай хэрэглэдэг. Одоогоор манай сургуульд 10 эдэн оюутнууд сурч байгаа. Тэгээд нэгдүгээр шатанд дуусаад ирэн тэгээд хагас жилээс хойш юм эсвэл жилд сурцсны дараагаар энэ хоёр номыг бол оюутнууд бол 10 эдэн оюутнууд бол хэрэглээ явж байгаа. За ийм байна. За тухайлбал би одоо энэ хоёр номноос нэг жишээ аваад ингээд тайлбарлал үгийн сангаа яаж баяжуулж байгаа тухай тайлбарлаж ярьж байна л да. За монгол хэлний тасгалтаа Монгол ардын үлгэр гэдэг номны хамгийн эхэн дээр унаг гэдэг үлгэр байна. Одоо бид нарын бүгдээр үздэг. За энэ ийг үзэхдээ бол эхлээд одоо уншиж ойлгоно, сонсож ойлгоно. За уншаад сонсоод шинэ үгэн дээрээ ажиллаад тийм ээ. За тэгээд дараагаар нь ойлгоод бүх үгээ шинэ үгээ ажилласны дараагаар одоо тасгалуудаа асуутанд хариулах тасгал байгаа. Баттгах, нөхөх тасгал байгаа. Хооронд нь харгалзуулах тасгал байгаа. За тэгээд зурган дээр ярилцах тасгал байгаа. За энэний дараа тэр тасгалууд дээрээс нь харъя. За жишээлбэл одоо уутны ам гэдэг нэг үг гарч ирлээ. За уут гэж юу юм гэхээр нэг оюутнууд бол уут нэг цүнх гэж айдаг шүү дээ. Нөгөө дэлгүүр бариа явдаг юм чинь дэлгүүрээс юм аваад явдаг чи юу юм бэ? Уут мөн үү багшаа гэж асуудаг байна. Тэгэхээр за уут, тор эднэрийн ялгаануудыг хэлж өгөх. За зүгээр тэр нөгөө гялгар уут гэж байж чинь тийм ээ. Тэр нь бариул байхгүй тийм ээ. Бариул байхгүй. Бариултаа болохоор зэрэг тор болгоод ирж байна шүү дээ тийм ээ. За гялгар уут, даавун, шуудай гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд сайн ялгааг ингээ гаргаж өгөх хэрэглэн дээр монгол хэлний ийм олон үгээр ингээ баяжигдчихэ тийм байна гэдэг. Ингээд үгийн тухайн холбоотой өөр үгнүүтээ ингээд бас дэлгэрүүлж ингэж тайлбарлаж, зурагтай тайлбарлаж өгдөг л дөө. За мөн тэр туурай гэсэн үг гарч ирсэн. За туурайг тайлбарлахдаа бол туруу, тавхай тэр чи ямар ялгаатай юм? Бүгдээрээ л амтны хөлбөө бүгдээрээ туруу юм уу ямар очиртай. Тэрийг зургаар үзүүлж тайлбарлана. За тэгээд бичээс гэдэг үг гарч ирэхээс одоо бичих гэдэг үгээс одоо нөгөө төрөл үг чинь бас энэ дээр гараад ирж байгаа. Бичиг, бичээс, бичмэл эдэр чинь ямар ялгаатай юм бэ гэдгийг тус бүрдэн тайлбарлаад өгөхөр зэрэг оюутнууд энэ үед энийг хэрэглэх юм байна явах нь. За энэ дэр нөгөө саяны тэр унаг гэдэг үлгэр. За эхлээд энэ үлгэрээ одоо уншаад багш уншиж өгнө. Оюутан өөрөө уншина. За тэгээ шинэ үгнүүдээ олоод шинэ үгнүүдэд тайлбарлалаа тийм ээ. Тайлбарлан дэлгэрүүлээд. За тэгээд дараа нь энэ тасгал дээр нь хамгийн эхлний ихэд асуултанд хариулах тийм ээ. Асуултанд хариулна. Тасгал. За энэ 10 асуултанд хариулж чадчихвэл одоо нэлээд дөхсөн байна. Гэхдээ болоогүй тэр өөр юм болох болоогүй тийм ээ. За дараагаар нь сонсоод энд ямар үг байх хэвээр юм тийм ээ. Үгнүүдийг нөхөн. Нөгөө шинэ үгнүүд яваад байгаа шүү дээ тэр шин дандаа. Шинэ үгнүүд. За нөгөө үгээ бүтээх тасгал байна тийм ээ дараа нь үг бүтээж ямар үг байсан тийм ээ. Үг бүтээх тасгал энэ тасгалуудын олон төрөл. За дараагаар нь аль үг нь байсан юм бэ? Тийм ээ. За унаг ихээсээ салж, унаг ихээсээ хоцорч, унаг ихээсээ тасарч энэ ойролцоо утгатай гараад иршин тийм ээ. За аль нь яг энд байх ёстой юм гэх юм уу тий. За дараагийн тасгал дээр нь яасан байна вэ? Алдаагийн олно. Алдаатай өгүүлбэр нь айлын. За энэ чинь нэг өдөр хийхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд их тэр ажиллах нь нэг өдөр байж болно, тийм ээ. Тухайн суралцагчийн төвшнгөөс шалтгаална. Ерөнхийдөө бол гайгүй болсон хүмүүс л ерөнхийдөө
хийгээ явж байгаа л да. Тэгээд дуртай хүмүүс энийг айгүй хийх дуртай. Өөртөө уншаад сурчаад зарим нь бүр ингээд хүмүүст ингээд ярьж өгөөд энэ төр явж ирснийг бас сонсч ирсэн би хүмүүс энэ төр. За дараагаар нь болохоор зэрэг яасан бахна. Тохирох үгийг нөхөх дасгал байна тийм ээ. Нөгөө үгнээсээ олж нөгөө ойролцоо үгнээсээ сонгох юм уу? Нөгөө шинэ үгээ сонгох юм уу тийм ээ. За онцгой оруулж болж байна. За тэгээд хамгийн сүүлд нөгөө зургийг хараад үлгэрээ ярьж чадчихвэл одоо энэ үлгэр тэр хүний өөрийнх нь болсон байх нэ. Одоо энэ бол үц хангалттай. Одоо дараагийнх нь үлгэрийг үцчих болно тийм ээ. Гэсэн үг байна. Тэгээд одоо за энэ дэр нэг юу яач түрүүний нөгөө шинэ үг тайлбарлах та. За зургийг нь үзүүлвэл илүү ойлгомжтой байдаг тийм ээ. За туруу гэдэг чинь юу юм? Туурай гэж гарч байгаа шүү дээ энэ дэр. Туурай бол зөвхөн адуунд байдаг тийм ээ. Адуунд байдаг. Битүү туурайтан гэж хэлдэг. За тэгээд энэ бас нэг онцлог энэ дэр бас тухайн үед бас сонин онцлогуудыг энэ дэр хилээд өгчих. Гэхэд бас ерөөсөө илүүцдэггүй л гэхдээ жишээлбэл одоо битүү туурайтай амтан бол ямар нэг тийм нөгөө юу өвчин одоо салаа туурайтнаар дамждаг тийм малын халдварт өвчлөлтгүй тийм онцлогтой байдаг гэдэг ч юм уу тийм ээ. Тийм юмнууд сонин зурхалтай юмнууд хилээд өгөх хүмүүс айгүй дуртай. Өө тийм үү. Тэгэл их дуртай байдаг. За дараагаар нь энэ туруу тийм ээ. Туруу гэдэг чинь ийм хоёр салаа гэдэг туруу тийм ээ. За энэ нь болохоор зэрэг өвхөр, хойно, яма байдаг. Тийм ээ. Яма. Ийм ялгаатай юм ба. За тавхай яд юм. Тэмээн тавхай гэд тэмээнд байдаг. Тэгвэл хүнийхээ юу гэх юм болоо гэдэг ч юм уу тийм ээ. Гээд ингээд шинэ үгэн дээр ажиллахтаа бол ингээд бол хүмүүс ойлгож, хоногшиж, тогтоож авахтаа бол илүү хялбар байдаг. За дараагаар нь нөгөө номныхоо тухай яаж ашигладаг вэ гэдэг тухай тайлбарлая. За энэ Монгол хэлний салаа утгатай үгийн хэрэглээ. Номд монголчуудын одоо өдөр тутмын ярианд хамгийн их өргөн хэрэглэдэг. Монголчууд бол ер нь салаа утгыг маш их хэрэглэдэг. Хэл зүгээр ер нь ярьдаг шүү дээ, тийм ээ. Тийм болохоор энэ номонд байгаа үгнээсээ одоо хамгийн өргөн хэрэглэдэг нэр үг, тэмдэг нэр, үйл үг зэрэг 60 гаруй үгийг сонгож аваад за энэ дээр мөн ялгаагүй орчуулгатай, тайлбартай, жишээтэй. Тэгээд асуулт даалгавартай ер нь 1000 шахуу асуулт даалгавар орсон. Ийм ном байгаа. За тэгээд энэ номоогоо суралцагчдаа хэрэглэхдээ бас сонголттойгоор хэрэгэлдэг. Үгийн баялагын тэдний сонирхол хэрэгцээнд нь тулгуурлаа. За ер нь бол бүх үгээ бол тайлбартай, орчуулгатай, тайлбартай, дасгалтай, жишээтэйгээр нь өгөө явж болно. За тэрнээс гадна зарим үгийг сонгож хэрэгэлдэг юм. За хамгийн өргөн хэрэгэлдэг ч юм уу тийм ээ. Тэр үгийн сонгоод орчуулга, тайлбар, жишээ, дасгалтайгаар өгч явдаг. Эднэрт бол энд бол бас нэлийн олон зарим нь бол нэлийн олон үг байдаг учраас одоо тэр болгоно нэг их хэрэглэхгүй баха багшаа би энэ үгийг гэж одоо тэр оюутнаа тэгж бодож ивэл багш өөрөө үгийн сонгоод өгөөд ажиллах нэ. За жишээлбэл одоо энэ ам гэдэг үг хамгийн ихэнд байдаг. Эхнийх нь нэг үгийг авлаа л да энэ хоёр номноос. За энэ үгийг болохоор 37 өөр утга илэрхийлж байгаа. Ингээ холбоо үгээр илэрхийлсэн утгыг. За тэгээд энэ дээр орчуулгатай тайлбар жишээтэй. Ингээ үгнүүд өглөө. За энийг болохоор зэрэг за талын нэг өдөр үзэж болно. Эсвэл 3 үгийг үзэж болно. Тийм ээ? 5 үг үзэж болно. Тэр хүнийхээ төвшнгөөс хамаарна. Тийм ээ? Хэрэгцээнээс нь, хэрэглээс нь, сонирхлоос нь хамаарна. За тэгээд одоо бүх үгээ ингээ үзлээ. За энэ 3 үгийг л одоо энэ 7 хоногт хоёулаа суръя. Тэгээ нэгэ хэрэгэлж суръя. За нэг хэрэглээд ирээрээ. Яаж хэрэглэснээ багштай хэлээрэй. Яста яг би хэлчихсэн чинь миний өөдөөс тэгэж надад хэлсэн. Тэгэхээр би тэгээ хариулсан гэж оюутнууд бас хэлдэг. За мөн оюутнуудын нөгөө 7 хоногт хэдэн удаа хичээл авч байгаа гэдгээс шалтгаалаад бас үгээ цөөрүүлэх, олон үг өгөх
тэр хүний цээжлэх сонирхол, цээжлэх чадвараас бас хамаарна шүү дээ, тийм ээ. За үгэн дээр ажилласны дараа асуулт даалгавартай. Одоо нөгөө үгнүүдээ аль үгийг хэрэглэх юм. Тийм ээ. За тэгээд нөхөх дасгал. За дараа нь энэ дээр юу байна? Дүүх, утга дүүх үгээр солих дасгал бай. За мөн харгалзуулах дасгал байгаа. Энэ заримын л авсан байл дутуу юм шиг. За гих зэрэгээр ингэж л ажилдаг өөрийнхөө санаануудаас л ирнэ гэдэг хэллээ л дээ. Тэгээд ер нь бол суралцагчийн үгийн санг баяжуулснаар хүмүүсийн яриаг одоо бүрэн гүйцэд ойлгох. За нэг баримжаатай үйлдэлээ биш тийм ээ. Бүрэн гүйцэд ойлгох жохол. Яагаад гэвэл монголчуудын одоо ингээд дүрмээ үзчихлээ хүмүүс одоо тэгээ ярих хэрэгтэй байна. Яг жинхэнэ монголчуудын дунд ороод тэднэр шиг ингээд яриулахын тулд энэ үгийг баяжуулах энэ хоёр ном нэлээд их хэрэг болдог л тоо. Хэрэгэлтгэлтэй. Тэгээ үгээ баяжуулаад тэгээд ингээ хэрэглээд тэр оюутан ч урамтай улам цааш нь сурахыг хичээд. За сурснаар ингээд бүрэн гүйцэд ойлгох. Өөрөө яриандаа энэ үгийг өргөн утгыг хэрэглэж сурах. Ийм ач холбогдолтой гэж бодож байна. За мөн хүмүүсийн харилцаанд хэлц үгийг ойлгоод харилцан тоглох, ёгтлох, явуулах, өгөөдөх ч юм уу тийм ээ. Энэ шилцэн утгын, энэ салаа утгнуудыг хэрэгэлсэн. Харилцаанд өргөн хэрэглэх сурахад ач холбогдолтой байна. За мөн зохиолын төрлийг сурч мэдэх, тэдгээрийг хэрэглэхэд бас энэ салаа утга хэрэг болно. За кино үзэхэд кинон дэр чинь ямар мундаг гоё яриа явдаг үлээ тийм ээ. За тэр бүгдийг одоо ойлгоход, гарч ойлгоход үгийн салаа утга, үгийн баяжилт маш чухал хэрэгтэй байдаг гэж үзэж байна. За ингээд өнөөдрийн үгийн сангийн баяжилт гэсэн сэдвээр миний одоо бэлдсэн та одоо хэрэг болох болоо гэсэн санаануудаа хүргэлээ. За анхаарал тавьсанд баярлалаа.